Яагаад монголчууд энэ газрын өвлийн баялагаараа мөнгө өсгөж болдог вэ? Сайн бацхан үзэгчдээ нийгмийн эдийн засаг улс төрийн хүрээнд ярилцдаг хүмүүс байр суурь нэвтрүүлэг эхэлж байна. За өнөөдрийн дугаарт хөгжлийн бодлого судлаач Минжиг Доржийн Найдан хүү гэдэг хүнийг урьж оролцуулаад байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд Найдан хүү маань бол 2002 оноос хойш Норвегид ажиллаж амьдарч байгаа тийм ээ. 2005 оноос хойш бол ер нь хөгжлийн бодлого судлаач энэ чиглэлээр бол мэрэгшиж явж байгаа. Тэгээ эх орондоо ирээд удаагүй байна. Ер нь шинэ юмд хүн их соргог одоо хурц хараатай байдаг шүү дээ. Тэгэхээр ирэхэд чи ер нь эх орон чинь ямар байна? Хүмүүсийн маань ахуй амьдрал ямар байна? Монгол улс энэ хөгжил цэцгэлэгт ер нь өөрт чинь ямар харагдаж байна? Тэгэхээр biz өнгөрсөн хагас санд ирсэн. Нөрөгт бас ирчээд байж байгаад 2 сар гарсан болоод буцаад байна. Ерөнхийдөө бол одоо эргээл биднес нэг тийм дээр үед байсан шиг бүрзүр байдал руугаа бас эргээд орж байгаа байдал ажиглагдаж байна. Усаас буугаад ингээд гүн тухайгаас одоо гэлүүгээ явж байгаа замд бол одоо байгаа байдал бол нэлээд бүрзүрдөө харагдаж байна. Хүмүүсийн царай хүмүүсийн царай зүйлс юм байгаа байдал. Эргээд бас нэг сэрэгцэн байсан байдал маань одоо эргээд бас буруу тал руу орж байгаа юм даа гэж яарч. Ер нь яагаад тэгж ийн гэж бодож байна? Энэ бол яг тэ ерөнхийдөө нэг одоо эдийн засгийн хямралтай байна. Тэгээд улс төрийн тогтворгүй байдал үүссэн байна гэдэг юм уу. За ашиг нөхцөлийн хувьд одоо нэг орлого маань багассан байна гэдэг юм уу. Энэ их стресстэй байгаа учраас хүмүүс нөлөөлж байгаа. Би харж байгаа. Ер нь хөгжлийн бодлого судлаачийн хувьд танаас асуухад одоо нөгөө хөгжиж байгаа орн, хөгжингөө буурай орн гэл ингээд улсуудын чинь хөгжлийнх нь одоо аюугаар ангилдаг шүү дээ. Хуучин бол Монгол орн бол хөгжиж байгаа орны тоонд ордог байлаа. Одоо бол яг ямар ангилалт багтж байна? Тэгэхээр биднээс яг статистик мэдээлэл бол манайх ч одоо хөгжсөн оронд нь орчод байгаа. Өнөөдрийн байдлыг харахад бид нөгөө хөгжиж буурай орныхаа тоонд яг л хэвээрээ л шүү дээ. Бид одоо өнөөдөр уулуурхай ч юм уу тэргээ явуулаад 20 хэдэн жил боллоо. Эргээд одоо энэ олон түмэнд тийм ээ одоо монголчуудад одоо аж амьдралд хэрэгтэй болоод наалдсан юм бол байхгүй болчиход байна шүү дээ. Гадаад өргөдөл одоо 20 гаруй тэрбум доллар боллоо. За тэгээд ингээд өчнөө уулуурхай ажиллаж яхад бидэнд эргээд орж иж байгаа одоо мөнгө гэж алга. Тийм ээ. Цалин мөнгө одоо жишээлх юм бол ерөөсө дөрвтэй амьдралд хөрцхүүс одоо нэмэгдсэн юм алга. Тийм ээ. Нөгөө одоо валют одоо доллар молны ханш мэнс гэдэг маналхтай баригдаад явж байгаа юм алга. Нэг л их одоо мөнгө ярьсан. Нэг л их одоо том тоо хөгжил ярьсан. Ийм л одоо хоосон улс төрчдөөс одоо дахиад өгөн л одоо хуурцсан юм л ард түмэн бий болчихлоо шүү дээ. Хөгжсөн л гээд одоо өөрсдөө гэж яриад байдаг. Тэгээ эцэг хөгжлийг яг юугаар хэмжих ёстой юм? Хувь айлын амьдралаар хэмжих ёстой шүү дээ. Хувь айлын амьдрал одоо хангалуун тийм ээ. Ямарваа нэгэн асуудал өгөө. Цалин одоо амьдралд хөрөлцгөөж тэгээд цалингаас мөн тодорхой хэмжээний хоригдлол үүсгэж чаддаг. Ийм л нийгмийг одоо яг хөгжсөн нийгэм гэж хэлнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл аз жаргалтаар байх шүү дээ. Одоо ингээд монголчуудын амьдралыг ирээд одоо энэ 7 хоног одоо ах дүүссэн яриа тийм ээ танил одоо найз нөхөд нүдэн дээр чи ил байж шүү дээ. Монгол хүний дундаж одоо айлын амьдрал ер нь ямар хөө байна гэж бодож байна? Ер нь бол хэцүү талтай байна. Ер нь бол одоо асуудалгүй байгаа тийм бол юмсан алга ба шүү дээ. За ингээд одоо сургууль соёл дээр хүүхдүүд нэг хэвэл одоо 3-4 ээлжээр хичээлж байна. За цэцэрлэг хэвэл одоо улсын цэцэрлэгт хөрөлцөхгүй байна. За хүүхд шүүхтээ одоо гэр орондоо орхидог. За тэгээд одоо цалингаас цалингийн хооронд одоо амьдарч байгаа маш олон жил амьдарч байгаа айлууд байна шүү дээ. За энэ хувийн одоо 8 жижиг 8 хийж байгаа нөгөө зах дээр суудаг хүмүүс нь нөгөө лангуун дээр суудаг хүмүүс нь нөгөө нэг одоо барааны эргэлт байхгүй болсон. Нөгөө очирсан бараа таваар загдхаа болцсон. Ер нь иймэрхүү л байна. Иймэрхүү одоо барцгадуул маягтай байна. Шинэ одоо таны амьдарч байгаа Норвег одоо мэдээж тэнд амьдарч байгаа тентхийн хөгжлийн одоо бодлогыг судалж байгаа харьцуулан судалгаа мэдээж хийж байгаа тийм. Дундаж орлоготой одоо албаа хаагч гэдэг юм одоо тийм хүмүүс ямар хөө төвшөнд амьдарч байна? Норвегт үү? Норвегт бол яг дундаж орлоготой айл одоо төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс одоо дунджаар 5,000 долларын цалинтай шүү дээ. Тэрнээсээ татвараа төлнө. Тэгэл одоо бол бид нар хоёулаа ажиллаж байхад манай гэрээ орлого 10,000 доллар. За энэс одоо яг гэртээ байхад өөртөө хоолж ундлаад одоо хэмнэлттэй байх юм бол өөртөө эхнэрийнхээ цалингаар бол амьдрна. Бусад лизинг тийм ээ. Байр машин одоо хаусны мөнгөийг машиныхаа мөнгийг төлнө. Нөгөө миний цалин бол
цэвэр хоригдлол болж үлдчихэж шүү дээ. Энд ямар нэгэн мөнгөний асуудал бол байхгүй. Ямар нэгэн байдлаар нийгэмд одоо өөрийнхөө хувь нэмрийг оруулаад ажилтай л байвал тэр хүний амьдрал бол тэр нийгэмд бол баталгаатай байна. Баталгаатай. Тэгээ ерөөсөө төрөөс нь явуулж байгаа бодлого бол ерөөсөө хүн болгоныг л ажилтаа байлгах. Одоо нэг бол нөгөө ажилгүйдлийн тоомоо гэсэн тийм юм бол байхгүй шүү дээ. Бүхэн ажилтаа. Тэгээ зарим нь бол ажлыг одоо гол шилнэ гэхээс шүү дээ. Энэ бол ажилгүйдэл бол том багтаа. Хамгийн гол нь л одоо тэр шүү дээ тийм ээ хүнийг ажилтаа байлгах, орлоготой байлгах. Манайх ч гэсэн одоо энэ дээр л улан чиглэлж л одоо юм бодлого юм явуулж юмар байдаг. Нөрөөг одоо яг тэр тал дээр ямар арга хэмжээ авч яж хүмүүсээ тэгж. Тэгэхээр одоо ерөөсөө нөрөөгийн одоо гол онцлог бол тэр байгалийн баялагын хуваарлалт биш шүү дээ. Хамгийн зөв явагддаг. Хамгийн зөв явагддаг. Өөрөөр хэлэх юм бол бүх газраас одоо орж иж байгаа газрын тусч байдаг юм тийм ээ хий байдаг ч юм уу. Зарагдлаа тэр мөнгө бол төрдөө очдог. Тэр бол түүнийг ард түмэнд өндөр цалин болгож хувааж өгдөг. Одоо чухал биш байсан ч ажлын байр бий болгож тэр хүмүүсийг одоо залуучуудыг яг цалинжуулдаг. Тэрнээс биш одоо тэр нөрөөг улс жишээлх юм бол одоо төрөөсөө баян болцсон одоо нэг шиг одоо гэж байхгүй шүү дээ. Одоо тэр төмний мэдэлд болсон тэр уул уурхайн баялаг бол ерөөсөө төрийнхөө мэдэлд байдаг. Төрийнхөө мэдэлд байгаа учраас төр төрнөөсөө илүү гарсан хоригдлуулдаг. Өөрийнхөө одоо юу гэдгийг зарцуулах ёстой мөнгөө зарцуулаад үлдсний бол үлдсэн ашиг бол ард түмэндээ цалин болгож хувааж өгдөг. Зүгээр одоо нийгмийн халамж гэдэг юм уу өнгөө тараад. Заавалчгүй энэ нэг нь ямар нэгэн байдлаар ажил хөдөлгөөр эрхэлжээж тэгээд тэргээр цалин авдаг. Өөрөөр хэлбэл Норвегийн одоо байгалийн баялагын хамгийн зөв төсвөөрөл бол ерөөсөө цалин, өндөр цалин. Одоо биднээс дунджаар бол яг цалин $5,000 гэж хэлж байна. Ихтэй сургуулиуд олон жил ажилласан профессорууд бол нэг жилдээ бараг сая гэдэг чи одоо $100,000 цалин авч штэ. Тийм сардаа тийм. $100,000 цалин аавна. Эмчнэр маш өндөр цалинтай байна. Багш нар одоо маш өндөр цалинтай байна. За тэгээд сургууль цэцэрлэгийн хангамж хүрэлцээ одоо маш их. Дунд сургууль гэдэг одоо дунджаар хамгийн дээд нь 300 хүүхэдтэй. Цэцэрлэг хэлний хамгийн дээд нь 80 хүүхэдтэй. Ингээ бүх одоо шатны сургалт одоо ахлах дунд сургууль, ихтэй сургууль, үнэгүй. Тэгээд одоо бидний өсөлтөөс нөгөө зөв социализм гэдэг чинь л тэнд байна шүү дээ. Одоо нөгөө баян ядуу тэгээд одоо дундаж гэсэн нэг юм ойлголт бидний дунд байсан шүү дээ. Гэтэл одоо манай энэ Монголын нийгэмд бол одоо хичнээн ч одоо амжиргааны төвшин бий болсон. Одоо бол үнэхээр тооход хэцүү болчих. Норвегт бол ямар вэ? Норвегт бол ерөөсө хит баян хөнгөж байна. Хит ядуу хөнгөж байна. Тэгээд тэр дундаж одоо давхар хамгаалж байгаа нь бол нэг 70-80 хүрсэн. Энэ Скандинав улс орнууд ч адилхан шүү дээ. Швед, Дани, Финланд бүх тийм байдал хүрсэн. Энэ бол ерөөсө хамгийн гол тэр хөшүүргэн юу вэ гэвэл ерөөсөө одоо баялагын зөв хуваарлалт. Манад бол одоо эсэргээр тийм манад бол эсэргээр баялгаа нийгмийн баялагыг одоо тэгш бусаар хуваарлаж байгаатай л одоо энэ ядуурлч нь тий одоо жишээлбэл бол ингээд нэг хүн том уул уурхаг одоо нэг компани эзэмшиж штэ. Эзэмслээ тэрийг олборлоо. За яг нэг хэдэн хүмүүсийг цалинжуулсан нэр зүүж байна. Тэгэнгүүт л улсад төлөх ёстой орлогод төлөхгүй штэ. Ихэнх нь тэгээд явцын дунд дампуурч штэ. Тийм ээ? Юу татвар батвар авах. Ингээд нөгөө одоо өгдөөс мөн өгүүлж ирсэн баялагаараа ингээд тоглоод дуусч штэ. Энийг бол яг өнөөдөр манай одоо төрийн буруу бодлогоор бол яг хувийн секторыг дэмжин. Одоо хувийн сектор л одоо амндаг байх хэрэгтэй гэсэн юм яваад яриад байдаг. Гэтэл тэр уурхайн баялагуудыг эзэмшиж байгаа хүмүүс нь дандаа одоо албан тушаалд ойр тийм ээ тийм хувилдааны маягаар энэ бүгдийг шийдсэн суугаад. Тэгээ эргээд ингээд ард түмэнд бол өгөхгүй шүү дээ. Нөрөг бол нэг уурхаагаас их бараг 98% төрдөө очиод эргээд тэрийг ард түмэнд өгч шүү дээ. 2% нь бол бараг тэр олборлож байгаа компаниудад ажлын хөлс сулгаж өгч шүү дээ. Тэгэхээр энэ ийм зөв бодлоготой хүмүүс байхад бид бол үүнийг бол дуурайж болно шүү дээ. Би одоо ямар нэг юмар зохиочоод одоо зохиогоол одоо тэг ямлаад байгаа юм биш. Нөрөгт бол манай ерөнхийлөгчөөс ахуулаад бүхэл хүн очиод болгондоо л одоо хөгжлийн зөв бодлогыг шагшаал магтаал буцдаг. Энэ дэрнгүүт тэрийг хинч хий гэж одоо оролдохгүй байна шүү дээ. Хинч хий гэж одоо энэ ард түмэнд таниулахыг хүсэхгүй байна шүү дээ. Өнөөдөр бол биднээс нийт орлогын бараг 98% нэг хүнд очдог. 2% нь биднээс одоо ингэж хувааж авах гад. За тэгээ одоо нэг сарын 1-ээс эхлээд ингэж төрийн байгууллагуудаа цомогдох нь гэсэн юм яриа сууцгааж байна шүү дээ. Хөнгөгүй болсон тийм. Одоо өртөө болсон.
Гэтэл тэр өөрийг хэн хийж байна? Хувийн компаниуд хийж. Тэр чинь одоо хувийн компаниуд нь тэрийг дааж чадах ойлцоог бүртэл одоо Монгол улс одоо та бүднес бүгдээрээ өртөө болж тусч байгаа юм. Өнөөдөр яг Монголын баялагаар одоо тоглоод туссан чинь олон компаниуд биднээс өнөрөн дээр ил байж. Тэгээ ийм байдалд хүрснийг одоо уул уурхайгаа бид нар зөв ашиглаж чадахгүй байгаагаа бас олж харах хэрэгтэй байна. Олж харах. Тэгээ одоо олж хараал ингээд олоороо ингээд зовлонгийн нүүрч байна. Тэгэхээр их алдаагүй дээрээ биднээс энэ бодлогын одоо алдааг засах хэрэгтэй. Тэгээ энэ бодлогын алдааг засаж байгаа бол ерөөсөө одоо зүүнний хөгжлийн одоо чиг бодлого л бидэнд түлхэж байгаагийн одоо хэдэл болж байгаа байхгүй. Зарим нэг нь бол одоо уул уурхайг ашиглаад бид хөгжилд хүрнэ гэж бол байхгүй гэдэг ийм үзэл баримталтай хүмүүс байна. Энэ бол магадгүй саяын таны ярьсан энэ буруу хөгжлийн энэ үр дагавраас болоод тэгж ярих зүйлд хүрч байгаа. Жишээлх юм бол манайх яг одоо нүүрсчүүд юм уу, алтчүүд юм уу, зэсчүүд юм уу газрын дорх баялагтай. Нөрөө бол далайн гүнж баялагтай шүү дээ. Далайн гүннээс төднөс одоо яг нефт боловсруулах гэж бас маш их эрсдэлтэй том одоо бизнес хийдэг. Тэгэхээр уул уурхайхаа зөв хөгжүүлээд одоо баяжсан. Одоо нэг хүн ногдох одоо хөрөнгөний хэмжээ 60,000 доллар хүрсэн. За дундад цалин нь одоо тэр бид өөрөөр 5,000 доллар хүрсэн. Ийм 5 сая хүнтэй одоо нөрөөгд бас байж шүү дээ. Тэрний наад бас 5 сая гаруй хүнтэй Шведэд бас байж байна. Жоохон урд нь бас нэг 6 сая гаруй хүнтэй Данигэд бас байж байна. Газрын огт баялаггүй мөртлөө өндөр хөгжлийг авчирсан Финляндд бас байж байна. Тэгээ энэ улсуудын одоо яаж эдийн засгийн одоо хөгжилд хүрсэн энэ сайхан одоо амьдралыг бий болгох гэдэг туршлагыг судалж хэрэгжүүлэх бол мэдээж шаардлага бол биднэрт байна л да. Гэхдээ бас нөгөө өөрсдийнхөө энэ нийгэмтэй, амьдралтай, цаг ууртай, нөгөө байгаль экологийнхаа одоо байдалтай аль адил төстэй байна. Одоо тэр талын илүү барьж бас одоо авч хэрэгжүүлвэл илүү үр дүнтэй байдаг гэж ярьдаг л да. Тэгэхээр норвегтэй ер нь манайх юугаараа илүү төстэй? За нэгдүгээр бол хүн амс хүнтэй. Норвег 5 сая хүнтэй. Манайх 3 сая хүнтэй. Тийм ээ. За Норвег бол одоо бас байгаль цаг уурын хүнд нөхцөлтэй байна шүү дээ. Баруун Европын хамгийн хойд хязгаар. Одоо жилийн бол бараг 6 сар нь харанхуй шахуу байдаг. Тийм ээ. Тэгээ байнгын сэрхтэй байдаг, бороотой байдаг, цастай байдаг. Тийм ээ. Тийм учраас 5 сая хүн тэнд одоо шүд зүүн амьдарч шүү дээ. Манайх бол урт өвөлтэй. Гэтэл ганцхан бодлогын хөгжлийн бодлогын л алдаа байна. Бид Норвег шиг хөгжиж болно. Тэдээс өнөөдөр энэ баялагтаа л бүгдээ одоо эзэн суух. Энэ хувийн шаналлуудаа ялангуяа энэ одоо олон жил одоо энэ сайд дараа нь хийж байгаа нөхдүүд хувийн шаналлуудаа хязгаарлаж энэ ард түмний одоо бодох цаг бас. 60-аад оны үед ч гэсэн энэ өвчин бол яг Норвегт бол бий болсон. Тэгээд энэ өвчнөө бол нэг их газар агуулгаагаар яах нь одоо зөвийг ярьж байгаа, зөвийг хүсэж байгаа энэ олон түмнийхээ хүчээр энийг бол дарж авч одоо бий болгосон. Тэрнээс биш хувь хүний хувьд бол шунлгүй хөгжлөөс байхгүй шүү дээ. Ганцхан шунлыг одоо дэврээс хит өвчин болгож байгаа асуудал ерөөсөө манай нийгэмд одоо ингэ хурцаар ярилж шүү дээ. Нийгэм байхаараа ингэ одоо хоёр хүн хоорондоо уулзалтаа. Тэгээд тэрийг цааш нь ингэ хөгжүүлдэг, явуулдаг. Тэрнийх нь одоо үр дүнд яаж ард түмэнд одоо харж шүү дээ. Тийм ээ. Энэ бүгдийг зөв бодлого зохицуулаад хөрөн өөртөө ингэ аваад эзэмшээд явах хэрэгтэй. Явах хэрэгтэй. Үүнээс одоо энэ ард түмний баялагыг тодод тусч байгаа асар олон компаниуд байна. Хөгжлийг ойрсон татж байгаа асар олон одоо хувь бизнесмэнүүд байна. Нөгөө төгөөр бас энэ нэгдсэн нэг юм хөгжлийн одоо юу гэдэг мөрөөдөл гэдэг юм уу бодлого төлөвлөлт биднэрт байхгүй учраас монголчууд ийм байгаад байна гэж яригддаг. Гэхдээ биднэрт бол нөгөө мянган хөгжлийн зорилт суурилсан хөгжлийн бодлого гэдээ байгаа шүү дээ. Гэхдээ тэрнээс ер нь одоо жишээлбэл та ягийн иргэн хүний хувьд тэндээс монголчууд яг яаж хөгжих ёстой гэдгийг яг ингээд цогцоор ойлгочих гэхээр миний хувьд бол бас хэцүү санагдаад идэв. Яг яаж хөгжих ёстой. Тэгэхээр энэ дээр одоо биднээс нэг юм нэгдэлгүй байдал. Өөрөөр хэлбэл миний одоо ингээд хэлүүлээд тавьсан юм уншдаг хүн бол ховор. Нөгөө хүний бичиж тавьсан юм бас уншдаг хүн ховор. Тэгээ одоо ерөөсөө манад бас нийгэмд одоо бий болцсон нэг зүйл бол ерөөсөө би энийг үүсгэж. Ерөөсөө би энийг хөдөлж өвшөрхө болцсон. Би бол хамгийн мундаг. Эсвэл одоо та бол би хамгийн мундаг нэгээд ингээд зөрөлдөд явчихдаг. 60-аад оны үед ч гэсэн ингээд нөрөг улсад одоо газрын доор одоо далайн гүнд маш их нефт илрээд ингээд одоо Америкийн ч гэх юм том компаниуд орж ирсэн. За тэгээд ингээд ер нь байдал өөрчлөгдөж байгаа юм байна гэдгийг одоо зөвийг ярьдаг хүмүүс нь ярилцаад за ерөөсөө
бие биенийг бол яг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Ингээд ярилцсан. За одоо бид бол асар олон жил одоо оюу толгойн гэрээг л маргалдаж байна шүү дээ. За 5 толгойд одоо асар олон жил маргалдаж байна. За сүүлдээ бол одоо 5 толгой, оюу толгойсоор тэр одоо эрдэм нутгийн толгойн дээр мэрч шиг бүр ингээд нэг зүүц зүгшигч одоо оныхоо чим шиг юм ингээд яриад явж шүү дээ. Тэр нь одоо өнөөдөр жишээд бидэнд ч гэсэн зөвхөн яг Норвег гэж яриад байна гэхээр бас хүмүүс бас гайхчихж байна. Тэгвэл эрдэнэ жишээ авъя л да. Бид дүүл 100 эрдэнэтэй л болчихлоо л да. Ашиглаж чадчихсан шүү дээ. Эрдэнэ чинь өнөөдөр ашиглаад биднес өнөөдөр эрдэнтээс төсвийнхаа 30% бүрдүүлж шүү дээ. Тэгвэл эрдэнтийнхаа жишээ 100 үйлдвэртэй болчихлоо. А 100 үйлдвэр бий болохоор хөрөн мөнгийг манай зөв бодлого одоо бий болгоод зөв хөгжлийн бодлого бий болгоод зөв тогтвортой хөгжлийн бий болгоод тийм ээ бүгдээрээ хэлцэж байгаа. Одоо тэр нам энэ нам гэхгүйгээр энэ нэгэн тэр мэргийн гэхгүйгээр ингээд биднес хөгжлийнхаа тонхыг гаргах юм бол гаднаас орж ирэх хөрөн мөнгө бол тийм их том тоо биш шүү дээ. Жишээлбэл Норвег бас тэр жижиг бас 70 гүрээс орлогоо 20 сар байгаа. Өнөөдөр одоо Норвегийн сан гэж нэрлээд байна. Тэтгэврийн сан гэж бас нэрлээд байна. Тэнд бол 900 тэрбум доллар байж шүү дээ. 900 тэрбум долларыг тэднээс бас ашигтай хөрөнгө оруулалт, ашигтай газруудад, ашигтай улс орнуудад хөрөнгө оруулалт гэх гэсэн ирмэлзэл бол байна шүү дээ. Тэгэхээр манайд бол ингээд хоорондоо л одоо ингээд хямрал нөө дээр үеийн одоо нэг баг хаатын үед гэдэг шиг ингээд хоорондоо хямрал нэг нэгээ татж байгаа. Ингээд байх юм бол манай баялаг өнгөртэй. А энэ хооронд бол зүгээр тэр баялагийг маань өнгөрүүлж авч байгаа. Улс орнууд л хожоод байгаа болохоос шинэ Монголын ард түмэл хожихгүй шүү дээ. 60-аад оны үед Норвег тийм байдалтай байсан гэж байна. Одоо энэ өвчнөр үүсгэсэн. Хэдийн үеэс эхэлж одоо өөрсдийнхөө тэр алдаа дутагдлыг олж харж засчаад ба хэдэн жил шаардлагцсан. Одоо бид нар хэдэн жил. Тэгэхээр ерөөсөө Норвегийн одоо яг энэ сайхан хөгжлийг харахад бол ерөөсөө 80 оноос тоолт. 20 жил. Тий одоо 20 жил өмнө. 35 6 жил өмнө л одоо Норвегийн зөв бодлого руу гараад одоо нэг хaalт нөгөө навдах юм үндэслэл 60 мянган доллар төрсөн. Бүгдээрээ ажилтаа. Норвегт бол одоо 3 хүний 2 төвдөө ажиллаж шүү дээ. Албаар ажиллаж шүү дээ. Заавч тэр одоо жишээ нь Монгол төрсэн хүн бол тийм биз дээ. Бүгдээрээ л ажилтаа амьдралтай байх хэрэгтэй биз дээ. Тэрнээс нэг нь одоо бүх юмд бизнес угаал одоо хаан шиг амьдраа. А нэлийн хэсэг нь одоо ингэ хөрхөө гуйлжлаад. Одоо гудамжинд амьдраад. Их хэсгүй байсан. Монгол хүн бол энэ газар дээр эрхтэх шамдарнаа гэдэг одоо үндсэн хуулиар томхогдсон. Ийм парламентын засаглалтаа дарчилсан улс шүү дээ. Тэгэхээр турхан ном одоо номон дээр үүдэг цаасан дээр байдаг. Амьдрал дээр бол тэгж болохгүй шүү. Цөөхөн 200 хүн 300 хүн одоо хит одоо их мэдлэлтэй хит баян тийм ээ. Тэгээ хоорондоо ард түмээ ингэж хуваагаад байдаг. Тэгэхээр дөрөөсөө тэр нийгмийн одоо эрхтгч байдал гэдэг одоо нэлээд хүчтэй одоо ярьж ихтэх цаг болсон. Энэ одоо нийгмийн эрхтгч байдлыг бий болгохгүй бол бид цаашдаа энэ тэгшиг улс болж байна. Энэ тэд бол тийм миллиард одоо гаруй хүнээс чинь одоо нэг 2 сая хавлуу сайхан амьдардаг. Тэр нь бол бид нь хамгийн юм эзэмшдэг одоо тэр сонгуул Монголдаа дэвшдэг сайд авны болдог. Ээлжлдэг 2 3 бас багцсан. Тэнд ер нь дундаж орлоготой айл гэж байна. Одоо Норвег, Швед шиг одоо тийм дундаж байхгүй шүү дээ. 80% гэж тийм. Хэцүү шүү дээ. Ядуучсан тооёртой. Тэгээд ядуу хүмүүс нь бол яхаа цаана халуун дулаан газрууд учраас ингээд амьдраад байдаг. Тэгээд манайд бол тэгж болохгүй шүү дээ. Тэгээд өнгөрөлт чинь бид чинь хэдэн сая чингисчилээ. Хэдэн сая чингисэлээ гэдэг. Яа хаашаа хэдэн чингис нь баян хангалуун амьдрал хэдэн чингисэлээ болгож юм бол амьдарч байгаа шүү дээ. Тэр учраас өнөөдөр биднээс нийгмийн дэш одоо хуваарлалт тэгээд алтан дундчин нийгмийг байгуулах энэ асуудлыг одоо маш хүчтэй ярих хэрэгтэй. Одоо манай энэ сэхэтнүүд бүгдээрээ сэрэх хэрэгтэй. Сэхэтнүүд л одоо дуурч гэх юм бол энэ нийгэм зөв голдролтой. Одоо Норвег бол жишээ нь бол нэг яам дээр яваад чууд тэр яамыг бүрдүүлж байгаа одоо албан хаагчдын 60-аас 70% хөдөлшгүй шүү дээ. Өөр яамд олон жил ажилласан. Зүгээр сайд боловч зүйлүүд явж байдаг. А сайд бол зүгээр нэг үг алдахад бол тэднээс бол могцруулах хэрэгтэй байдаг. Тийм учраас тэр дундаж давхархан одоо хяналт маш хүчтэй байдаг учраас нэг засгийн төсвийн мөнгнөөс одоо нэг бараг 10 цент илүү ашиглахад одоо огцорч байгаа биш байна шүү дээ. Манайд бол одоо цооны ийм гажууд үйлсэл одоо яам гэдэг чинь сайдыг дагажл хүн. Тэгээ сайдыг дагаад байх хүмүүс одоо ингээд нүүдэн шугам шиг орж ирэл тэгээд 4 жил засаглал бацаал алга болдог. Эргээд хариуцлагаас ч юм байхгүй. Ахаалын сайд ирдэг. Ахаалыг баахан хүн дагуулж орж ирэл нөгөөдөл нь хөргөжөл бэлжээл ингээд алга болдог. Тийм. Энэ төрийн энэ одоо нэг зангараг. За тэгээд тэр төрийн хар хүн гэдэг. Энэ ойлголтыг одоо биднес бий болохгүй бол энэ дархлаагаа бий болгох. Бид бол энэ өвчнөд уян хабар хамтралуу шилжлээ. Тэгвэл бид өнөөдөр энийг бүр тусгаар тогтнолоороо эрхчлөөгөөч бараг одоо төлж магадгүй явуулчихлаа шүү дээ.
Тогтолцоогоо яаж өөрчлөх вэ? Тогтолцоогоо өөрчлөхийн тулд ерөөсөө энэ зөв хөгжиж байгаа газруудын одоо энэ хөгжлийн одоо энэ зөв бодлогоос үүднээс нутагшуулахын төлөө одоо энэ дунд техникүүд одоо өгүүлээ. Одоо ярьж эхлэх хэрэгтэй. Яг гоо манай одоо зарим сайхан доктор багтаад ярил яваалаа л тэгээ нийт хэрэгтэй. Одоо бид чинь нэг 4 жилийн хугацаатай л нэг хөгжлийн одоо юугаа төлөвлөгөөгөө боловсруулад яваад байна шүү дээ. Нэг нам гарлаа. За ирэх барж байгаа нам 4 жил нийгэм хийх гэж оролддог. Дараагийн нам гарч ирээд дандаа шинэ юм туршдаг. Дандаа өөр юм хийдэг. Уламжлал гэж байхгүй өргөжлүүлээд явж байгаа. Энэ хөгжлийн тогтвортой бодлогоо биднес бүгдээрээ хилцэж байгаа. Бий болох. Тэрс 4 жилээр өөрчлөгдөхгүй шүү дээ. Нөөцчсэн 4 жилээр өөрчлөгдөж байгаа юм байхгүй шүү дээ. Цэцэрлэг барьнаг бол одоо 2012 онд одоо амлаад одоо 2015 онд 800 цэцэрлэг одоо 880 цэцэрлэг ашиглах бол тэр 80 цэцэрлэг ашиглалтанд орно шүү дээ. Нэг хүн боловсролын одоо сайд олонгуутлаад бүгдийг хараачаад ингээд хуваагаал одоо тимч систем нэвтрүүл, нийгмийн систем нэвтрүүл ингээд ундаг. Бол утгагүй асуудал байна шүү дээ. Манайд дандаа л хийж шүү дээ. Нэг хэсэг нь ингээд одоо жишээлбэл хатрын урдаа хөгжүүлнэ гэж ярьж ирсэн. Тэгсэн дараагийнх нь болж тэрийн тас болоод одоо чөлөөт бүс байгуулна гэж ингээд болж байгаа чинь. Гэтэл чөлөөт бүсийг байгуулах асуудлыг бид бол аль хэдийн шийдчихсэн шүү дээ. Алтан болог замын үеийнх ихлээр үр дүнгийг харах хэрэгтэй шүү дээ. Бид өнөөдөр Дархан одоо Эрдэнэт, Улаанбаатар, Сүхбаатар хот гэсэн энэ дөрвөн одоо дэд үтсээр холбогдсон энэ дөрвөн аймагт биднес энэ хүнс хөмрөн үйлдвэрийн салбарыг сэлэн мөрнөө дагуулад одоо төчглээд байгуулах хэрэгтэй шүү дээ. Эхнийхээ үр дүнг харчаад дараагийнхаа одоо ач тав шилжмээр шүү дээ. Ингээд нэг айл ирүүлж тоглож байгаа юм шиг манай гэр мөх болчлоо нурачаад одоо хоёулаа шинэ гэр барья. Чулуугаар тоглож байгаа юм шиг. Энэ хүү маягаар яваад байгаа юм бол сайн юм. Тэгээ дээрээс нь нэмээд одоо нэг төрөл бүрийн асуудалд орсон. Энэ улс төрчид маш олон жил засаглаад ах юм бол төрдөө итгэхгүй боллоо шүү дээ. Одоо тэрийг барьлаад энийг барьлаад энэ ч одоо итгэх юмгүй болчиход шүү дээ. Тэгээ би ингээд яриад сууж байхад тэр харанхуй байгаа уучлаарай харанхуй байгаа гэдэг маань одоо юу гэдгийг энэ олон төрлийн зүйлийг эргцүүлж харахгүй байгаа гэсэн хүмүүс хэлж байна. Тэр хүмүүс бол бүр одоо альтер их бухимдалтай байна шүү дээ. Бухимдалд хүрч шүү дээ. Нэг нь орж ирээд нэг өөр юм байдаг. Нөгөөх нь орж ирээд нэг өөр юм байдаг. Юус орчин дундаа учрыг олох байлцсан. Тэгэхээр бидний хөгжилд бол улс төржилт ер нь садаа болоод байна л гэсэн үг. Юус улс төрчилт дундаа яаж энэ хөрөөс эрх мэдлийн тэмцэл. Юус Монголын түүх биднээс ерөөсөн хүннөөс байгуулагдаад энэ Монголын газар нутгт дээр л эрх мэдлийн тэмцэл байна явагдсан. Энэ улс энийхээ үр дүн яаж энэ эзэрхийг одоо хүчрхэг байсан Монгол хүмүүс чинь унсан шүү дээ. Яг өнөөдөр тэр өвч өнөөдөр үргэлжилж байна. Одоо энэ эрх мэдлийн одоо тэмцэл одоо хотлоо хоормог байдал. Одоо жишээлбэл бол хэрвээ би одоо жишээлбэл бол улс төрч байлаа гэхэд давхар дээлгүй байх ёстойгоор хэлсэн байх юм бол тэр үгэн дээр хүрдэл байх хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр давхар дээлгүй байна гэж чинь маргааш өөрөө давхар дээлтэй болчдөг. Тэгвэл энэ чинь үзээс болж байгаа хүн ямар итгэл өнөмжтэй үсэ. Улс төр хийх чиг байгаа бол үргэлж жишээ байх хэрэгтэй. Дөрөв жишээ улс төр гэдэг маань зөв байхын тулд бол дөрөв жишээ хүмүүсийн ажил шүү дээ. Түрүүн та ярьжсэн өөрсдөө одоо нөгөө алдаагаа эргэж ойлгоод 80-ад оноос буцаад ер нь зөв зам руугаа орсон гэж. Тэр үед одоо боловсруулж исэн, барьж исэн тэр Норвегийн одоо хөгжлийн цагт бодлого гэдэг юм уу гэдгийг те нэг тийм юм ер нь ямар баримт бичиг байсан юм бэ? Ерөөсөө тэгээд ер нь биднес зөв хөгжиж байна, буруу хөгжиж байна, хүлээцтэй хандцгаая. Одоо биднес ингээд суугаад ярилцаад хөгжүүлэлтэд хандцгаая. Тэгээд ерөөсөө эрдэмтдээр тулгуурсан одоо хөгжлийн бодлогыг харж ирсэн. За ямар одоо загвар бидэнд ер нь тохиромжтой. Ямар хөгжлийн бодлого бол бидэнд ер нь байвал дээр. Ингээд яриад тэгээд тэн дээр бол бүгдээрээ би энийг хүлээн зөвшөөрсөн. Хүлээн зөвшөөрсний хүчин бол тэр одоо загсчны хатхан байсан. Тэр одоо 1900 оны үед одоо Америк руу бараг 60-70-80% цагаачлалт гарч ирсэн. Энэ орсч одоо дэлхийн хамгийн зөв бодлоготой хамгийн хүчрэг одоо эдийн засгт тусалчлаа шүү дээ. Нөрөгт бол одоо нэг шишиг бол одоо яг ажил зүйч юм уу, гуйлгч юм уу, давхарч юм уу байхгүй шүү дээ. Тийм одоо уулуурхаа мэдээж уулуурхаа дээр түшгэлж хамгийн одоо их алхмаа хийсэн гэдэг тийм ээ. Уулуурхаа тэгээ уулуурхаа хажуугаар одоо миний түрүүн ярьсан одоо хүнс хөнгөн үйлдвэрийн салбар. Тэгээ дотоод өмснийхээ үйлдвэрийг хоршоос хэлбэрээр бий болгоод ингээд улс их орны хамгийн дөрөв нэн тэргуунд одоо шаардлагатай зүйлс өөрсдөө эд хэмтэй болгочих, өөрсдөө сайхан хувцастай болгочих гэдэг л бодлого байт юм.
Тэгээд өөрсдөө тэрээр хангаад ирэхээр босод улсууд руу зарчих гэх. Одоо нөрөлт загс үйлдвэрлэлүүд одоо маш өндөр түвшинд өгсөн шүү дээ. Аж ахуйд одоо ойн салбарууд маш өндөр түвшинд өгсөн. Ойгол ургуулаад, ойгол бол ашиглаж болдог. Энэ гурван салбар дээрээс нэмээ газар нутгийн үйлдвэрлэл. Манайд энэ жишгээр хөгжиж гэхэд ямар давуу тал вэ? Одоо бидэнд бол байна шүү дээ. За жишээлбэл биднес за байгалийн байлгууд байна тийм үү? Орд газрууд байна. За дээрээс нь манай мал аж ахуй байна. Уламжлалт мал аж ахуй 50-60 сая болтой. Энэ 50-60 сая малаас биднес өнөөдөр энэ 3 сая хүн бол хангалттай амьдрахаар юм хийж болно шүү дээ. Өнөөдөр биднес мах үйлдвэрлэлийг дээд зэгтэн тултал нь хөгжүүлэх хэрэгтэй байна. Энэ малынхаа төвүүд дээр тулгуурсан одоо хөнгөн үйлдвэрийг дээд зэгтэн тултал нь үйлдвэр хөгжүүлмээр байна. Бид нь бол зах зээл маш ойрхон байна шүү дээ. Одоо Оросын улбаны улсын одоо наадлын Сибирийн одоо тал бол өнөөдөр бол Монгол улс 3 сая хүнтэй, Оросын улбаны улс бол 140 сая хүнтэй. Биднес өнөөдөр тэр 140 сая хүнийг бол хүнсээр хангах гэж том ярьж болохгүй. Биднес тэр 14 сая хүнийг биднес хүнсээр хангалттай. Дайн улс одоо хөнгөн хүнсний үйлдвэрийг дээд зэгтэн одоо яадаг юм. Бод утгаар хөгжүүлж чадсан. Дайн улс 5 сая хүнтэй мөртлөө 20 сая хүнээс бэлдэж шүү дээ. 20 сая хүнээс. Гадагш нь манайх тэгэхэд бол нэг 3 сая хүний хүнсээр бүрэн хаагчаад нэг ахаад нэг 10 сая хүний хүнсийг бэлдээд Орос руу одоо экспортлж байна. Оронд нь тэгээд одоо модаа авт юм. Тийм ээ. Төчнөд одоо биднээс орсоос авч болно шүү дээ. Энэ бол ерөөсөө болохгүй, үтгэхгүй гэсэн юм биш. Ганцхан санаачлах. Аливаа улс орны хөгжилд бас энэ дэлхийн хөгжлийн чиг хандлага, ялангуяа өөрийнх нь тэр бүс нутгийн хөгжлийн чиг хандлага бас чухал нөлөөтэй юм гэж боддог л да. Одоо түрүүн таны хэлсэн шиг одоо тэр Дани, Норвеги, Швед гэдэг энэ улсууд Скандинавын орнууд яагаад нэг дор байгаа улсууд ингээд цогцоороо юм сайхан хөгжиж өв тий. Тэгэхээр яг л би нэгэ дуурайд би нэгэ хөдөөн зөвшөөрдөг. Яг ерөнхийдөө бол дээрх нь бол нэг улс л байсан газар л та. Яг Монгол яг ганцхан ерөөсөө тэр байгалийнхаа баялагын тэгш барилтыг л би нэг одоо бүгд хөдөөн зөвшөөрсөн. Одоо социалист улсууд шүү дээ. Одоо Дайны хөгжил одоо Норвегийн хөгжлийг харахад тэр зөв социализм буюу алтан нүжийн нийгэм гэж ер нь бол их зөв нийгэм байдаг юм байна гэдгийг л яг дэлхийд дахинд одоо тодорхой харуулж байгаа. Одоо хүмүүс маань бас жоох ингээд нийгмийн нэг юм сөрөг талууд ажиглагдаад амьдрал жоохон хэцүүдээд одоо нөгөө нийгмийн баялаг буруу хуваарлагдаад тэрнээс хүртэж чадахгүй болохоор бас одоо бохомдол үүсэж дээ. Амьдрал одоо үнэхээр орлогогүй ядуурч хэцүүж байна. Нөгөө нийгмийн одоо сайханч нийгэм байж дээ. Тийм хандлага. Тийм хандлагыг одоо үнэхээр эдгээр одоо 25 жил засалж байгаа хүмүүс одоо бий болох шүү дээ. Тэр сайхан байж, тэр сайхан байж. Гэтэл яг тэр биднээс энэ хүсчээсэн нийгмийг арчсан одоо замаар нь бий болгож чадсан улсууд одоо яг сайн нэг Скандинав орнууд байна шүү дээ. Тийм. Скандинав. Тэр улсууд одоо гадаад төлөх өргөж байхгүй. Тийм. Гадаадд байгаа одоо авалгууд хийж байдаг байна. Тэнд гадны улс орнуудаас очиж хүмүүс ажил хийж байна. Өө тийм маш одоо Өмнөд Америкууд байна. Тэгээд одоо манайх ч гэсэн байна шүү дээ. Швед мөрөд одоо манайхаас 5-6 мянган хүн байна шүү дээ. Норвегт чинь гэтэл одоо 100 хүн. Өөрсдийнх нь улсууд бол гадагшаа мэдээж ажил хийнэ. Өндөр түвшний ажлууд юм. Өндөр түвшний ажлууд хийдэг. Норвег хүн бол одоо дэлхийн хүн болчиход байна шүү дээ. Өндөр түвшний ажлууд хийдэг. Гадаад одоо ихтэй зураг одоо юу гэх багшилтаг одоо тэгээд инженер техникийн ажилчид хийдэг. Өөрсдийнхөө одоо гадаадд оруулсан хөрөнгө мандаг. Ийм ажиллана шүү дээ. Жишээ нь манай Норвег улсаас би Норвег улсын одоо ерхий сайдаар 2 удаа ажиллаж ирсэн. Одоо манай Монгол улсад ажиллаж ирсэн тий. Одоо Бондвик гэдэг юм байна. Тэр яг бид өнөөдөр тогтвортой одоо зөв хөгжлийнхаа бодлогыг Монгол улс бий болгож чадчих юм бол бид өнөөдөр яг тэр одоо 2050 он хүртэл тийм үү тийм ээ. Тэн зарцуулах одоо 20 ч үгүй 30 ч юм уу тэрбум долларыг Норвег улсаас авахд бол нэг тийм бол хүндрэлтэй биш гэж байгаа шүү дээ. Маад бол бас нэг тийм бүс нутгийн ч гэдэг юм уу одоо тийм актер зөрчилдөөн, мөргөлдөөн, дайн дажин бол байхгүй шүү дээ. Бүгд хадгалт ус хөгжих одоо дотоод хямралаа яаж давхуу гэж явж байна. Оросын улбаны улс ч гэсэн бас нэгэнд бий болцсон бас энэ одоо олигархичсан нийгмээс яаж салах вэ одоо энэ дэргэдэгчтэй юм л хэлж байна. Бид ч гэсэн бас дотоод ах юм бол байхгүй. Энэ баялаг энэ бүгдтэй биднес эзэн бол юу ерөөсөө Монгол хүн өөрөө хүчтэй байх хэрэгтэй. Монгол хүн хүчтэй байна гэдэг биднес би нэгэд дандаа хөдөлгөөн зөвшөөрдөг, би нэг хүндэлдэг, би нэг хайрладаг. Яг би нэг хайрладаг юм дээр биднес хайрлахад очиод байгаа юм бол байхгүй шүү дээ. Одоо жишээлбэл нэг
эмигнэлт явдал болоод Монгол хүмүүс ямар их одоо босож ирж байна. Тийм ээ бүр нүдэнтэй нулимстай явдал дээр цуглаа. Тэгэхээр тэр сайхан нэмжин сэтгэл Монгол хүнд бол байх болсон юм уу? Ганцхан биднээс байгаан юмд эзэн болж чадахгүй байгаа нэг хэдэн нөхдүүд л энэ ард түмнийг хуваагаад бухимдуулаад ингээд яваад шүү дээ. Тэгэхээр улс төрийн жишээгээд ихэд нийгмийн тэгш бус хуваарлалт нойлцсон учраас одоо бараг хурдталч энэ ард түмний жилүүд ирж ирэх хоёрын хоёр болтгоо шүү дээ. Компаниуд ярих юм бол одоо ингээд тэл компани, фэн компани бас хоёр болтгоо. Тэгээ одоо баялаг бүр хүртэж чадахгүй болохоор одоо манай залуучууд эд хөдөлмөрлөх насны тийм ээ ийм ирч хүчтэй залуучууд гадаадын улс оронд ажил хөдөлмөр эрхлэх гэж маш олноороо явж байна. Энэ асуудал одоо манай энэ хөгжлийг бас үнэхээр нэг чангааж байгаа гол одоо нөхцөл шалтгааны нэг мөн үү? Мөн үү. Одоо баялагын төшөөрөл байхгүй, баялагын орлого гэж байхгүй болсон. Нөгөө баялагын буруу зарцуулалтаас болоод өнөөдөр ч гэсэн одоо ингээд сарын нэгээс ингээд 3-4 мянгаар бодомжинд дарах нь ярьж шүү дээ. Тэр ажил болсон хүмүүс чинь цаанаа байр хийж гэдэг юм, машин хийж гэдэг юм, нэг лизинг үрзэлтэй одоо тэр хүмүүс яах вэ? Дээрээс нь нэг хувийн секторт одоо тэр 8 жижиг 8 хийж байгаа одоо зах зээл зогсож байгаа. Одоо лангуу ажиллаж байгаа хүмүүс нэг 8 бүтгэе байхад болох боломж яах вэ? Тэгээ дахиад нэг солонгос руу нөрөөрөө дайнлуу одоо очдог. Энэ ус гарчлаач одоо нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Тэгээд өнөөдөр нөрөөрт ч гэсэн бас хараар ажиллаж байгаа хүмүүс бол байдаг. Хамгийн хүнд очиж эзэн ажлын маш бага цалинтай хийж одоо хатуу хөдөлгөөл бол зарцлагдаж шүү дээ. Тэр хаана хэзээ ч ингэсэн Монгол. Ер нь өдөр хөгжтэй улс орнуудыг ингээд хараад байхад бол нэгдсэн одоо юу эдийн засгийн хүнд байдлаас гарахтаа зайлшгүй ажлын байр бий болгосон байна. Томоохон үйлдвэрүүдийг бий болгосон байна. Тэг олон 100 гаруй ажилтай болгосон байна. Манайд харин энэ юм харин ч бүр эсэргээрээ яваад байгаа шиг цалин хасж гин, оронтой цомгтуулж гин. Нэгдсэн байдлаар энэ одоо олноор нь ажиллаар хангах юм томоохон үйлдвэрлэлүүд ерөөсөө одоо нэмэгдэхгүй байна тий. Ерөөсөө хамгийн гол улс орон хөгжих гол юм ерөөсөө үйлдвэрлэл шүү дээ. Үйлдвэрлэж тэрэндээ одоо өөрсдийнхөө хөдөлмөр хөлсийг шингээж иж энэ хүмүүс чинь сайхан амьдрах хэрэгтэй. Тэгэхээр манайд бол одоо 50 сая малаас авах маш хямдхан төрх юм шүү дээ. Энийгээ боловсруулахын төлөө бидээс зүтгэлт. Энэ боловсруулахын төлөө том програм зохиогоод нэрээс бидээс тусламж хүсэлт, мөнгө төрөө зээлдэлт. Тэрийг одоо Италич байдаг юм уу, Японыч байдаг юм уу, Германыч байдаг юм уу? Одоо чанартай тань төхөөрөмжийг хангаад энэ одоо арьсны хийнэж байдаг юм үйлдвэрлэлээ нэмэгдүүлээд гудал хий, ихий дээл хий, тийм ээ? Махаа одоо англиар сайхан одоо зарыг. За жишээ нь бол зүгээр жижигхэн жишээ гэж бодоход чинь хэдэн тэрбум төгрөг төрөхөр юм байна. Энийг нөх үйлдвэрлэе. Жишээлээд. Яг л ингээд бичээрийн одоо энэ маллаганд байгаа энэ малын маханд чинь одоо дэлхийн өхөн намын хүнсэд одоо чухал болдог одоо омега 3 гэдэг одоо баялаг байдаг гэсэн судалгааны материалууд чинь гаргаад байна. Тэрээс бидний бол болохгүй юм гэж байхгүй. Тэгээд одоо хөдөлмөрчин ангигүй үйлдвэрлэлгүйгээр улс их орон хөгжих гэж юусоо байхгүй шүү дээ. Одоо төрийн албан агчтай боломж багтлаа. Үйлдвэрлэж байхгүй болж байна. Бидний үйлдвэрлэж ижил ялангуяа хоршоос үйлдвэрүүдийг хөгжүүлж ижил энэ хүмүүс чинь одоо амьдрын шүү дээ. Өнөөдөр ингээд хотын төвлөрөл бий боллоо гэж яриад. Өнөөдөр Дархан хотод Эрдэнэ хотод ажлын байр бий болоод ажлын байр руугаа дагаад юм шүү дээ. Зөвхөн одоо Монгол хүнд дутагдж байгаа нэг зүйл бол ерөөсөө хөдөлмөрөө одоо шударгаар хөндлүүлэх хэрэгчлөө гэж байна. Энэ хөдөлмөрөө одоо шударгаар хөндлүүлэх хэрэгчлөөгээ идэх гэж би нэг цаг ажиллаад одоо $10 цалин авах хэрэгтэй хүн шүү гэдэг. Энэ хэрэгчлөөгээ идэх гэж л одоо Монгол хүмүүс хадгалж явж байгаа. Одоо зөв Европ улсууд ч гэсэн тэгж авч зарцлагдаж байгаа шүү дээ. Нөгөө нэг Монгол хүн эндээ байхаараа залхуу нэртэй байдаг. Гадаадд очихлоор хамгийн ажилсаг хүний тоонд орчдөг. Энэ юутай холбоотой? Одоо нөгөө хөдөлмөрийн үнэлж чадах байгаатай холбоотой. Энэ бол тийм яриа байхгүй. Бидний хамгийн эмээнэлтэй яриа байхгүй. Монгол хүмүүс бол хэрвээ энэ цалингийн өндөр өгөөд одоо нэг барилга дээр ажиллаж байгаа хүн одоо юу гэдэг 40 мянган төгрөгийн цагийн 40 мянган төгрөгийн цалин аваад 8 цаг ажиллаад 320 мянган төгрөгийн цалин авах юм бол Монгол хүний бүтээл маш өндөр шүү дээ. Яг зүгээр тэр эний чинь одоо хөгжихгүй байгаагийнх нь өөртөө буруу аргаар ингэж бодлохоор явуулчаад ингэвэтлээ ард түмлүүгээ одоо буруу одоо юу гэдэг тэгээд одоо яг энэ чинь тэнийг юм энэ чинь залхуу юм ерөөсөө биднес бол ард түмэн муу байгаа учраас одоо олон жил засагласан улсууд чинь өөрсдийнх нь төгөлөх байхгүй өөрсдийнх нь салж байгаа. Би бол их сайн өдөртөгч хүн энэ хүмүүс чинь тэнийг хүмүүс. Гэтэл тэр тэнийг хүмүүстэй боломж нь олоод өгч юм бол өдөрч чинь одоо статус маш шиг
тэгэл энэ амьдрал 10 20 жил дотор бий болгож. Нөрөвч гэсэн тийм л байсан. Нөрөг архичдын тоглоод их тэргүүлжсэн. Эрүүл мэндийн байдлаараа бас дорой байсан. Танхаа балбад бодлороо бас дэлхийд одоо дээгүүрт орж ирсэн. Ийм л артсан шүү дээ. Өнөөдөр бол одоо тасалт нь одоо юу гэдэг нь дундаас наст 80 холгалцсан ир хөрцсөн. Гэмт хэргийн хоёр спортсан архинасаа татгалцсан. Бид тэгвэл одоо Норвег шиг болохын тулд монголчууд өөрсдөө яг ямар хүсэл мөрөөдөлтэй болох ёстой. Одоо Америкчууд өөрсдөө ярьдаг шүү дээ Америк мөрөөдөл. Бид нар ийм учраас өнөөдөр хүн Америк хүн ингэж амьдрах ёстой гэдэг тэр мөрөөдлийн төлөө явсан юм аа. Биднэрт тийм та байх хэрэг байна уу? Байгаад ч одоо засаглалын юм учраас үр дүн байхгүй. Бид одоо ерөөсөө монгол хүн болгон нэг зүйлийг ухамсарлаж одоо энэ дээр тэмцэх хэрэгтэй. Энэ бол ерөөсөө бидэнд баялагын одоо тэгш хуваалт хэрэгтэй. Баялагын тэгш хуваалт хэрэгтэй гэдэг нь юу гэхээр төр тэрийг эзэмшээд олсон орлогоороо хүмүүсийн цалин өгөх хэрэгтэй. Хүмүүст ажлын байр бий болгох хэрэгтэй. Энэ бодлогыг бий болгох хэрэгтэй. Хоёрдугаар хоршоосон үйлдвэрүүдийг одоо бий болгох хэрэгтэй. Өдөө аж ахуй мал аж ахуй дээр тулгуурсан оршоосон үйлдвэрүүд. Энэ монопол байдлуудаас аль болохоор татгалзах хэрэгтэй. Яагаад энэ монопол байдлаас татгалзах хэрэгтэй гэж хэлээд бид 3 сая хүн. Энэ 3 сая хүн чинь бие биендээ захирагдах дургүй. Нэгдэж нийлээд ажиллах юм бол төвцгийн бүлгийн дэлхийн талын хэлжсэн төгөлд. Бас нэг нөгөө арт түмнийх нь онцлог байна. Одоо жишээлбэл би компанид очоод надад орж ирж ажиллах юм бол ховор. Яагаад би энэ хошоос үйлдвэр гэж яадаг юм гэвэл хувийн үйлдвэртэй хүмүүс байна. За жишээлбэл лоос ноод угаах үйлдвэртэй хүн байлаа гэхэд нэг хаваар хүмүүс нь тэнд өгөхгүй шүү дээ. Энэ хүнд өгөхгүй яшиг. Өөрөө авч заргалгээд одоо ингээд давхараад явж байгаа шүү дээ. Нөгөө үйлдвэр нь болохоор түүхий үйлдвэр учраас зогсчих. Гэтэл хошоос үйлдвэр хөгжүүлэх юм бол түүхий эдийн үйлдвэрлэлүүд энэ үйлдвэрт нь яг нь үйлдвэрлэл явагдаад эцсийн бүтээгдэхүүнийг зараад таны одоо түүхий эдийн чинь одоо 80% нь бодож тооцоолж өгнө гэдэг. Энийг төр зохицуулчих юм бол нөх тохно гэж. Нөрөг улсад одоо төрийн зохицуул, төрийн оролцоо гэсэн хоёр том ялгаатай ойлголт байгаа. Яг өнөөдөр төрийг буруушгаад байгаа хүмүүс нь төрийн хит их оролцоотой юм нийгмийг өөрсдөө бий болгочоод тийж яриад. Тэрээс төр зохицуулж шүү дээ. Тэр хүн чинь тэнд ядуу байх юм бол баян болгохын төлөө энэ жоохон одоо баяжаад байх юм бол татврын нэгсэхийн төлөө зохицуулж шүү дээ. Тэгжээж энэ ард түмний чинь одоо нэгэн жиг дээр авч явна шүү дээ. Зарим юм дээр оролцох ёстой юм дээрээс оролцохгүй юм байгаад ах шиг байгаа шүү дээ. Одоо жишээ тэр түрүүн та ярьжсэн тэр лангууны хүмүүс яах вүлээ гэж дээ. Одоо зах зээлийн нийгэмч хилжээд одоо та нар өөрсдөө л ингээл одоо бор зүрхээрэл амьдрах гэсэн шүү дээ. Яг үн дээр. Тийм. Бор зүрхээрэл амьдарч болчихдог гэсэн. Уг нь энэ дээр л тэр төрийн оролцоог жинхэнэ утгаараа байх хэрэгтэй байсан. Тэгээ төрийн оролцоо бий болгоод за тэр хит одоо тийм шулсан байдлаа гэдгийг яриад тэр монопол байдлыг бидээс харах хэрэгтэй. Тэр лангууны төрөөс мөрөөс нь өндөр байна уу, үгүй байна уу энэ нүд ч юмс харах хэрэгтэй. Тэгээд тэр хүмүүсийг бол дэмжих хэрэгтэй ч гэдэг юм уу тийм ээ. Бага орлоготой бол татврын хэмжээ багасгах хэрэгтэй гэдэг юм уу. Тэгвэл бол яг хит тийм эрхлүүлсэн байдлыг бол бий болгож болохгүй. Яг манайх шиг одоо бүх одоо хэрэглээнийхээ бараг нэг хувь хүмүүст хариуцуулчаад бас хөгжинэ гэж ярил энэ л учраад байна. Энэ бол буруу. Одоо жишээлбэл Монгол улсад бэлэн бүтээгдэхүүн одоо бэлэн бараа бүтээгдэхүүн байна шүү дээ. Одоо ирэнэс ч юм уу сонсоос татж авчихсан. Хэдэн тэрбумын одоо үлдэл гарч ирж байна. Одоо юу гэдгийг наран тул захаар яваад ингээ хүмүүсийн зарагдахгүй байгаа барааг одоо тоолоод үзэх юм бол аюул нөгөө зарцуулсан нөгөө бондосоос ч их илүү мөнгө шингэсэн байгаа ш. Хүмүүст бол зарагдахгүй маш их бараа ингээд буруу яваад байна гэдгийг бид ойлгох. Тэгээд үүн таны хэлсэн үйлдвэрлэх хэрэгтэй. Хүнийг ерөөсөө хөдөлмөрлүүлээд одоо хөдөлмөр шиг гэсэн бүтээгдэхүүн хийгээл тэрийг бидээс одоо орсоор бонусчууд юм гаргаад ингээд нэг их одоо альтер баяжих гэдэг яг уу нэг их альтер ядуулах гэдэг яг уу дундч сайхан нэг л байгуулах. Хамгийн гол нь бүгдээр л тайван байх хэрэгтэй шүү дээ. Усын хорон тайван байх. Ийм нийгмийг бол нөрөг ус бий болгож чадсан. За байлаа бид ч гэсэн удахгүй ийм нийгмийг байгуулах баха гэж бодож байна. Энэ нийгмийг байгуулахын тулд хүн болгоны л одоо дуу хоолой хичээл зүтгэл ив нийтэл бие нэг одоо хүндэтгэх байдал, хайрлах байдал одоо хамгийн гол нь бие нэг хүлээн зөвшөөрөх байдал. Хамгийн чухал. Одоо хүлээн зөвшөөрөхгүй одоо ийм шинэ үе залуучуудад гарч ирж шүү дээ. Ерөөсөө бие бол бие энэ анаатсан. Гар зөвхөн хараанаа атсан. Ийм нийгэмд орчих юм бол
бид уран сайт хийшээ тэгэл тараад нөгөө талга болно гэсэн үг болж шүү дээ. За зөв. За баярлалаа танд. За үссэн яг энэ нэвтрүүлэгт тууж орсон баярлалаа. Зарим үзэгчтэй хүмүүс байр суурь нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт хөгжлийн бодлого судлаач Минжиг Доржийн найд их оролцлоо. Ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа. Баяртай үзэгчтэй. Энэ шалын төлөө авилгал өгдөг элдв янз юм хөлбөр байх ёстой юм гэж үздэг шүү дээ. Хууль гэдэг нь шүү дээ. Хуульдагч, сургууль хуульдагч. 30 жилийн дараа бид 362 сая долларын өртөө байна гэсэн